За Отгон сарын Батнайрамд гишүүн таны хэлснээр одоо яриа хэлцээ явж байна. Яриа хэлцээ амжилттай явж байгаа. Юуны өмнө энэ оюу толгойн төслийг Монголын ард түмэнд үр ашиггүй болгоод байсан өндөр зээлийн хүүг бууруулах тохирцоонд хүрч чадлаа. Зарчмын үед бууруулах шийдэл дарга нь одоо хэдэн хувиар яаж бууруулах уу гэдэг талаар бид нар яриа хэлцээ явж байна. Яриа хэлцээний тактик нарийн ширийн задлж болохгүй. Хоёрдугаард энэтэй холбоотойгоор бас оюу толгойн зардлыг өндөрсгөж Монголын талд оногдох ашгийг бууруулдаг, ард түмдөх өргөөжийг бууруулдаг асуудал менежментийн төлбөр байгаа. Менежментийн төлбөрийг бууруулахаар зарчмын тохиролцоонд түрээд бас ажиллаж байна. Бод үр дүнгууд гарч байна. Гэтэл энэ яриа хэлцээний тактикт нөлөөлж болохоос бүх материалуудыг ил тод болгох гээд байгаа нь харин хэний эрхч дүүсээд байгаа юм бэ гэсэн асуудал тавьж байгаа. Яагаад та дэд сайдаар ажиллаж байхдаа энэ оюутлогын асуудлаар энэ дөрвтэй шийдвэр гаргаж ажиллаж байгаагүй? Бид нар хэрэглэх газар засгийн газарт ажиллаж байхдаа энэ зээлийн үг бууруулах шаардлага тавьж байсныг яагаад хэрэгжүүлээгүй юм? Яагаад энэ оюу толгойн менежментийн төлбөр энэ үр ашгийг сайжруулж байгаагүй юм? Тэр үед тэр нууц байсан материалуудаа бүгднтэй танилцаад ил болгоод илрүүлж байгаа. Яг одоо арбитрийн маргаанд дөнгөж эхэлж явах үед бас эхлээд. Тэгээ одоо бас яг энэ яриа хэлцээ явж явах үед ийм бүх мэдээллийг ил тод болох асуудал чинь Монголын эрхчд нийцэх юм уу? Харин яриа хэлцээний дараа бол энийг хэлцэж болно. Харин яриа хэлцээнд тусалж Монголын талдаа үр ашигтайгаар шийдэхэд та бүхэн туслах хэрэгтэй байна. За оюу толгойтой холбоотой төрийн нууцын тамхтай асуудлууд нэмж тодорч байгаа. Тэр дотроо манай яам дээр миний одоо бас нууцын асуудлаар шийдвэрлсэн тоон дүнг засгийн газрын төвшөнд өөрчилж мөнгө угаасан байж болзошгүй асуудал бас гарч ирж байгаа. За Батнайрамд гишүүнийг сайн мэддэг, таньдаг хүмүүс энэ асуудлыг үйлдсэн байх боломжтой байгаа. Гарын үсэг нь байгаа. Тэгээ энэ асуудлыг бол тагнуулын байгууллагаар нууцаас гаргуулахаар би материалыг нь бэлдэж дууссан байна. Нууцаас гаргуулсны дараа хууль хяналтын байгууллагад илээр шалгуулна.